Харилцаа холбооны технологийн салбарт гарах шинэ өөрчлөлтүүд хүмүүс бидний амьдралд шууд нөлөөлж, өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Богино хугацаанд илүү ихийг гэдэг зорилго зорилтын дор энэ салбарт жил ирэх тусам дэвшил гарч буй нэг илэрлэл нь 5G технологи юм. Анхны 5G ухаалаг гар утас 2019 онд гарахаар төлөвлөгдөж байгаа ба 5G технологийн хувьд 4G сүлжээнээс 10-аас 100 дахин хурдтай болох гэжээ. Хэдхэн секундын дотор өндөр нэвтрэлтэй киног татаж авах гэх мэтээр хурд болон хүчин чадлын хувьд ихээхэн өөрчлөлт орж сайжрах бололтой. Уг технологи нь зөвхөн хувь хүний харилцаа холбооны салбарт өөрчлөлт авчраад зогсохгүй, үйлдвэрлэл үйлчилгээнд ч мөн дэвшил авчрахыг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээллээ. 2023 он гэхэд 1 тэрбум гар утас болон төхөөрөмжөд 5G технологи нэвтрэн гих тооцоолол гарчээ. Харин дэлхийн дахны дата буюу мэдээллийн урсгал одоогийн байгаагаас 8 дахин ихсэх юм. Мөн 5G технологи хиймэл оюун ухаанд роботуудад ч мөн нөлөөлөх юм. Их хэмжээний мэдээллийг шилжүүлэх боломжтой болсноор тэд хүрээлэн буй орчиндөө хариу үйлдэл үзүүлэх чадвартай болоход нөлөөлөх ба өөрийгөө заалах чадвартай машин, дрон, ухаалаг үйлдвэрүүд 5G технологийн тусламжтай бий болох ажээ.